байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За 11 сарын 14-нд бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдрийн нэг байгаа. Үүнтэй холбогдуулаад та бүхэндээ хоол шимт хичээлийн талаар зөвлөмж сүүлийн үеийн талаар зөвлөмжийг бол өгье. За тэгэхээр хүмүүс маань бол хоол шимт хичээл гэхээр хэрхэн хооллох вэ гэсэн юу идэх вэ гэдэг нь аюул чухал байгаа. Тэгэхээр та бүхэн товч тодорхой мэдээлэл өгөхөднөөс нэг 4 зүйлийг хэлье. За энэ чихрийн шижинтэй хүмүүс маань нэгдүгээр шимт хичээлээ боцоо зохистой харьцаагаар хэрэглэх хэрэгтэй. Шимт боц гэдэг нь уурга, нүрсэс, өөх тос, энерги авдаг энэ 3 боц. За нийтдээ 6 боц шимт боцоос 3 шимт боцыг зохистой харьцаагаар хэрэглэх хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол уламжлалт хоол хүнсийн талаар та бүхэнд хэлье. За уламжлалт Аз, Европууд орон орны хооллолт бол өөр байгаа. За тийм болохоор уламжлалт хоол хүнсэн дээр нарийн мэргэжлийн нэлээд хоолцоочоос та бүхэн зөвлөмж авах хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол хагас мацаг барилттай хооллолтоор хэлье. За хагас мацаг барилт гэхээр хүмүүс өдөрт 8 цагаар хоол хүнс бол хэрэглээд үүнээс хойш хоол идэхгүй, орой 6 цагаас хойш хоол идэхгүй, 2-3 өдөр хоол идэхгүй байх нь чихрийн шижний өвчнөд бол үр нөлөө өгөөгүй. Энэ 2019 оны судалгаагаар бол батлагдсан байгаа. Энэ бол Монголд биш, Аз, Европ, Америкийн судалгаагаар бол хийгдсэн байгаа. Тэгэхээр хагас мацаг барилт гэхээр ямар үр дүн өгсөн бэ гэхээр гипогликеми буюу цусны сахар хит их багасах шинж тэмдэг илрээд 3 сарын дундаж гемоглобин A1C гэж үздэг. За тэгэхээр энэ нь бол ямар нэгэн байдлаар 2019 оны судалгаагаар энэ үр дүнгээ өгөөгүй учраас энэ хагас мацаг барилт нь чихрийн шижин өвчтөй хүмүүс зохимжгүй байна гэж бол үзсэн. За мөн бол нөө шимт хичээлийн 4 дахь зүйл нь болохоор шимт хичээлийн нэмэгдлүүд байгаа. За шимт хичээлийн нэмэгдлийг чихрийн шижин өвчтөй хүмүүс хэрэглэх нь тохиромжгүй байна гэсэн сүүлийн судалгаагаар бол батлагдсан. Энэ бол сахарын өвчнөд бол бууруулах нөлөө үзүүлэхгүй байна гэсэн юм батлагдсан байгаа. Шимт бодисны талаар бол ер нь бол уургийн хэрэглээг ихсгэх нь чихрийн шижин өвчтөй хүмүүс зохимжгүй. Энэ бол бөөрийн хүндрэлийг үүсгэдэг байх сүүлийн судалгаагаар бол олсон. Тийм учраас уургийн хэрэглээ ихтэй хоол мах тиймээс сүүн хэрэглээ өндөр байх нь зохимжгүй. За нүрс цусны хэрэглээг хит их бууруулах нь бас их зохимжгүй. Энэ нь бол юу гэхээр цусны сахарыг хит их бууруулах гипогликеми буюу цусны сахар буулгахын талын өвчнийг үүсгэж судалгаагаар бол энэ үр дүнгээ өгсөнгүй гэж бол гарсан. За өөх тосны хэрэглээ хит их буулгасан. За энэ бас л мөн адилхан цусны сахарын хэрэглээг нөлөөлөл үзүүлээгүй. Мөн тосон дуустдаг амин дэмий дутагдал үүсгэх эрсдлийг бол болгосон учраас үнийг бол хэрэглэх нь зохисгүй юм байна гэж утсан байгаа. За хэрв та чихрийн шижин өвчтөй хүмүүс маань хамгийн зөв хоолныхоо эмчилгээгээ сонгохыг хүсэх юм бол тухайн хүн чиглэсэн хоол эмчилгээг сонгохын тулд нарийн мэргэжлийн нэлээд хоолцоочд бол үзүүлэх нь чухал байгаа. Эмт та бүхэн интернет эмнэлэг дээр ирээд нарийн мэргэжлийн дотоод шүүрлийн эмчид үзүүлсний хүрээнд оншихоо үндэслэлийн дагуу өөртөө тухайн яг танд болон ганцаарчилсан зөвлөгөөг та бүхэн авч болно. Та бүхэнд үе талар нээлттэй байна.